За хэрхэн блогтоо сурчлагын баннер барилгах талаар танилцуулъя. Эхлээд бол зураг файлууд хэсэг рүү ороод баннераа бол хуулж оруулах хэрэгтэй байгаа. За шинэ хавц үүсгээд оруулж болно. Иймэрхүү байдлаар үүсгэчихье. За файлаа бол бас хуулж оруулж болно. Эсвэл бүр анхнаасаа байж байгаа баннерыг ч авсан болно. За ингээд тиймэрхүү байдлаар хэд хэдэн баннер бол зэрэг оруулж өгч болно. За ингээд бол баннерууд маань орчлоо. За блогтоо одоо хэрхэн баннераа оруулах талаар бол харуулъя. За би ижлэгэн цонх үүсгэж чагаад тавьчих. Андуураад арчлаа. За ингээд энэ бусад хэсэгт бол сурталчилгаа шинээр нэмэгдсэн байж байгаа. За энд бол шинэ зурган баннер нэмэх гэж чад баннер оруулаад өгчин. За энэ дээр бол баннер яг ижлэгэн кодтай баннерууд бол нэг газар байна. За би энэ дээр жишээ нь 0 гэсэн утгаар авчи. За эхний баннер маань болохоор Монгол бичгийн за 460 та баннер байна. Жаад copy link location гэж авчин. Энэ бол зөвхөн Firefox дээр гэж аавна. За copy link location гэж аваад тэр хаягаа бол энд оруулчихна. За энэ дээр бол зүгээр тайлбар оруулж байна. Иймэрхүү байдлаар оруулжвал ойлгомжтой. За тэгээ энэ баннерын зургийн хаягийг энд оруулна. Тэгээ энэ зургийг энэ дээр дарахад хаашаа очих вэ гэдгийг бол энэ дээр заавал өгчнө. За иймэрхүү байдлаар жишээ заавал өгчээ. 0 эхний баннер маань орлоо. Тэгээд нэг баннер. Чин блогийн нэн гэсэн баннер гэжээ. Тэгч юм иймэрхүү байдлаар хийгээд өгчнө. За одоо бол ингээд баннерууд маань харагдаж байна. За энэ баннер надад хэрэггүй гэх юм бол би ингээд устгах чинь. За энэ дээр бол дахиад нэг баннер. За 1 гэсэн кодоор оруулж. Ингэх юм бол энэ баннер бол харагдахгүй гэсэн үг. За Монгол бичгийн 160 гэсэн баннер бол тэгээд түрүүний 160 та баннерыг заагаад өгчээ. За одоо ингээд бол оруулчлаа. За эндээс бол баннерынхаа кодыг авна. За энэ хоёулаа 0 байгаа учраас энэ хоёрын аль нэгийг авах болно. За тэгээд өөрийнхөө загварынхаа кодонд донд хаа нэгтэй бол код хийж өгнө гэсэн үг. За би болохоор
яг энэ сэтгэгдлийн хэсгийн доор хийгээд өчгөө. За энэ тийчвэл inventory гэсний дээр хийчих юм бол зөвхөн entry хуудсан гарч ингээ хийчихвэл бүх хуудсан дээр харагдахаар гэдэгч. За энэ дээр бол кодо шалгана. За type 0 гэд голны өргөн өндрийн хэмжээ маань зөв байна уугүй. За 468 гэж зөв байна. Тэгээ оруулчихна. Энэ дээр өөр байх юм бол 468 гэдгийг оронд сольж оруулж байна. За одоо блогоо харъя. За саяны оруулсан баннер маань бол энд гарч ирж байна. За дахиад нэг тутаад үзье. За тэгэхэд бол ингээд баннерууд маань солигдоод явж байна. Энэ хоёр саяны оруулсан хоёр баннер маань. За энэ дээр дахиад нэг баннер нэмээд оруулах юм бол дахиад харагдах хэвээр. За би энэ дээр хэдийгээр өөр одоо нэгэнд код оруулсан тохиолдолд бол энэ зөвхөн баннеруудаа засаа явуулж болно. За энэ 160 гэсэн баннерыг бас өөрчлөөд хэмжээ нь хэдийгээр өөрчилсөн энэ хоёртой хамт харуулъя гэж бас тохируулаад өгч болно. За тэгэхээр энэ 0 гэсэн багцд орж байгаа бүх баннерууд бол энд хэлжилж харагдана гэсэн үг. За ингээд энэ санаандгүй тавталтаар татж байгаа болохоор за сая нэг жижигхэн 160 та баннер маань бол энд харагдчихэв. Тасалж хэмжээгээр 160 гэж цааш гисэн болохоор энд бол ингэж тасалж хагас нь харагдаж байна гэсэн. За иймэрхүү байдлаар бол блогтоо бол баннерууд оруулна. За код баннер буюу флэш баннер бас оруулж болно. За флэшийнхаа кодыг бол энэ дээр засаад оруулаад өчөж болно гэсэн. За эхлээд бол бас флэш файлаа ийшээ хуулах хэрэгтэй. Надад флэш файл байхгүй. За ерөнхийдөө бол яг хаягн дээр өөр газар байгаа. Одоо ингэж хуулсан SWF флэш баннер оруулж өгөөд энэ кодын донд оруулаад оруулчихна. Ерөнхийдөө зурган баннер оруулж байгаатай төстэй. Мөн багцынхаа кодыг жишээ нь 0 гэж хийчих юм бол энэ флэш баннерыг манаас давхар харуулж авчихна. Энд байгаа энэ жишээ нь юу бол баннер бол цаг харуулах нь. За одоо ингээд энд бол флэш баннераа ээлжлээд харагдах нь үгүй харъя. За энд бол нэмэгдээд флэш байна. Флэш маань ороод ирчлээ. За тэгвэл энэ зөвхөн энэ 260 та баннерыг хажуу талд оруулъя гэх. Тэгвэл яах вэ гэвэл энэ дээр өөр багц үүсгээд өгч чинь 1 гэсэн. Зөвхөн 460 хэмжээтэй багцууд нь бол 1 болоод өвчнөх юм бол за одоо эндээс бол энэ 160 та баннерынхаа кодыг авчи. Яг өөрийнхөө авах хэмжээтэй баннерынхаа энэ арын кодыг авал хамгийн зүгээр. За тэгээд загвар засах гэж ороод за энэ хажуугийн хэсэгт бол ханигтыг оруулаад өгчээ. Энэ футер болж байгаа шүү. За энэ завсар жишээ олох үүднээс өөр ямар нэгэн div оруулахгүйгээр оруулчлаа. За одоо саяны оруулсан код маань энд гарч ичнэ. Гэхдээ энд кодны хэмжээнд дээр ямар нэгэн алдаа гарсан баг шүү. Тэгвэл тэрийг эргэж харъя. За миний саяны оруулсан
код манай энд байна. За энэ дээр харахад бол өргөн өндөр 160 зөв орсон байна. Тэгэхээр ямар алдаа байна? За энэ дээр нэг алдаа гарчихв. Нэг гэсэн багцын файлууд өгнөл энд харагдах ёстой. За би энэ дээр өөрөө баг зэргийн алдаа гаргасан байснаа сая засчлаа. За одоо ингээд нэгдүгээр нэг гэсэн багцад орсон банерууд бол эндээ 0 гэсэн багцад орсон банерууд болохоор энэ доор ингэж харагдаж байна хэмжээгээрээ. За дахиад дуудъя. За энд ингээд сэлэгдээд за энэ банераа дахиад нэг дуудаж үзье. Хоёрхан банертай болохоор бас за иймэрхүү байдлаар бол одоо ингээд ээлжлээд банер маань хуудас дуудагт болгонд өөр банер цэлэгдэж харагдана гэсэн. Энэ багцаараа 0 гэсэн дугаартай багцууд, 1 гэсэн дугаартай багцууд. 1 гэсэн дугаартай нэг нь флаш банер гэвэл саяны тэр цагтай банер гэж байгаа. Энэ хаягийг аваад жишээ нь энд тавьж гараа. За энэ банер бол сая харагдаж байна. За иймэрхүү байдлаар бол блогтой бол банер тавьж одоо ашиглах боломжтой байна. За хуулахгүйгээр жишээ нь өөр газар байгаа банерыг бол бас аваад ашиглаж болно. За зүгээр жишээ болгоод шууд Google-с хаагаад арчиж тэнэс бас өөр ямар нэгэн Google Picasso юм уу Facebook зэргээр энэ дээр байгаа банераа бол бас шууд холбож оруулж болно гэсэн. За одоо жишээ нь кодоор шинэ банер оруулъя гэж үтэй. За энэ банерын хаяг гэсэн дээр бол за энэ банер дээр дарахад хаашаа очих вэ гэдэг дээр за төсөл нийтийн хаяг заагаад өгчээ. За энэ дээр бол нэрийг өөрөө таруулаад өгч юм гэсэн. За 468 болохоор энэ дээр 0 гэсэн тэг гэсэн багцад бол угаасаа энэ 468 гэсэн банерыг оруулаад байгаа. За одоо хуудасаа дахиад дуудаад үзье. За за энд одоо сайн энэ оруулсан банер маань шинээр ороод ирлээ. За энэ дээр дарахад бол төсөл нийт рүү гээд орж явах жишээтэй. За энэ дахиад сурчлага гэсэн хуудас руу ороод харахад бол энэ банер маань хэдэн удаа дуудагдсан, хэдэн удаа дарагдсан гэдэг нь бол харагдаж байна. За иймэрхүү байдлаар бол банер оруулж ашиглаж болох нэ блогтой.